Сайн мэцхан юу яцхан золсон ингээд faction episode эхэлцгээе. Дөнгөж сая миссийн үед босч байж байгаараа. Миний шинэ плагин ажиллаж байгаараа. Миссийн үед дуусах 5 минуттай байна гэсэн. Мессеж гарч ирсэн байх хэрэгтэй байхгүй. Бид рүү хараагүй л юм шиг байна тий. За YouTube өдрийн эдрийн grind хийгээд. Буцаад кастны менчентүүд бүгд ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд хамт ажиллаж байж байгаа. Энийг дуусгах за. Би нилээн удаан плейс фарм хийсэн. Нилээн их плейстэй болсон. Энэ шин даастууд гарсан байгаа бид нар зааж гарна. Бид одоохон үзүүлнэ. Нилээн том апдейт хийсэн гэж хэлэхэд болно. Тэгээд хачирхалтай манай faction ерөөсөө хүн орохгүй байх юм. Дээд л 10 хүн орж байгаа байхгүй. Бусад хүмүүс нь бүгдээр вирусд орсон. Бас миний буруугаас л олж байгаа байх л та. Би байнга вирусийн episode хийгээд байгаа болохоор. Өмнө ганцхан faction episode хийдэг байсан гэж. Faction л ордог гэсэн. Бөөнрөө өнөөдөр нэг faction episode хийх байна. Яг удаан episode хийх байна. Шинэ энчентүүдийн тайлбаруудыг видео description дээр үлдээчих та нар тэгээд ороод харчаарай. Бүх энчентүүд нь ажиллаж байгаа. Come on. За бидний XP хийдэг байна. XP bottle 1800 за. Өндөр XP bottle энэ төр хийхгүй. Эцсийн XP-г ингээ байлгаж. Тэгээд юмнуудаа дараалалаар хийш. Эхлээд би нилээн олон гэр ингэж эвдэлсэн байгаа. Тэрийг бүгд ингэ засъя. PV1 Diamond-ууд дахиад Diamond-ууд PV2 what the fuck ингээд эдрээга засъя. Энэ тэ одоо 300 левелтэй болчих юм бол юу болж өөрчлөгдөх юм үзнэ. Одоо бараг 300 боллоо шүү дээ. Нэг инжид нь үлдсэн шүү. Protection 2. Yes 300 болцсон шүү. Одоо дараахан бидний goal бол одоо бидний зорилго бол энийг нэг 500 хүргэх л байгаа шүү дээ. Дээд нь бол 1000 хүрдэг байхгүй. Өнөр энийг 500 хүргэх л оршиж байгаа. Тэрийн зорилго бол за одоо хэдэн diamond унах нь л гэдэг ба шүү дээ. Нэг юунаас 300 байхад нэг ширхэг God damn it нэг ширхэг л унаад тах. Бид нар 500 болгож иж энэ 2 ондог болох юм байл уу? Тэгэл бах та бодвол. За бонри нэг ингээд шинэ enchantment руу орохоос өмнө бонор нэг rank up хийчих. Учир нь надаар rank up хийх шаардлагатай байна. За одоо чи юу хийх вэ? PV1 boom шинэ enchantment гэдэг одоо үзүүлээ л та. Энэ нэг enchantment байна. Одоо харж байгаа. Гэрэл гэсэн enchant одоо ажиллахаа болсон. Энэ монголоор бичих чинь бүгд ажиллахаа болсон. Энэ glowing нэг гэж байна. Энэ бол гэрэл гэсэн үг заяа. Та нар glowing нэг enchant night vision. Энэ за тийм байна. Энэ бол зүгээр л жишээ заяа. Өнөө чи нэг засчих. Glowing нэг гэсэн enchant үлдчихэж байгаа. Гэхдээ биднэрт энэ helmet хэрэггүй. Учир нь хожи enchant-д байгаа болохоор хожи enchant-тэй helmet-д хэрэггүй байна одоо. За бондрын юунуудаа зарыг please родоо sell hand. Oh my god. $32,000. Balance $124,000. $25,000 хэрэгтэй байна.
Хаанаас $25,000 болох вэ? Хинт $25,000. $25,000. Нээдэрлүүл очих шаардлагатай болох. Development home биш юу флот. What the fuck? Диопо хүрлээ. PV1 энийг зарчи. Бид нар төшөө 100 гинэ. Сэл бид нар төшөөний $30,000 хэрэгтэй л байна да. Golden Apple хэд байгаа вэ бид нарт? PV2 Git Noob Boss Home Poison Kit Member Boss Oh, wow. Sharp's 2-тэй бүк. Yes. Шүүчин. Төп. Kit member boss хийцэн kit killer. Энэ killer яах вэ? Өмсөж явж идэм билүү. Энд бас нэг шинэ хэмжээд энэ epicness гэдэг хэмжээнд би нэг сайн мэдэхгүй л юм л да яг юу хийдэг. За үгүй өнөр энийг бид нар golden apple хэрэгтэй шүү. Энэ гурыг нь үлдээч. Sell hand balance $12,700. Бишүүч бид нар зарах юм байгаа илүү. Энийг зарна, энийг зарах юм байна. Зайгаа энэ байжлаа. Нэг халаагаад супер за энэ бүгд нь ч хай энэ хэрэггүй энийг тэгээд энэ эднэрийг сайлж хийн шүү дээ баанараа энэ тэрийг бүгднийг сайлж хийн sell hand тэгээд boom гарабум Тэнийг 2 3 За өшөө. Энэ сэлэм хэрэггүй биднэрт. Оо yes unbreaking нэг биднэрт энэ номнууд хэрэг болно ш. Бүүнэрийн номнууд юм чигсэнд хийчээ. Өшөө чи юу хэрэгтэй бэлээ. 64 Apple Enter хэрэггүй. Энийг salvage. Та энэ мөнгө diamond байгаа юм чи нэг зарч. Тэгээд home nether. Энэнгээр энэ хоёрыг ашиглаж явна бонор. Home lava штэ нэрэ. Lava. Таз нэг хоёр нь алдчихлаа яхах. За зайл зүг рүү явах лээ бид нар чинь. Энэ зүг рүү л явж исэн бол таа тий. Энэ зүг рүү хөвшүүлэл явъя. Тэгингээ Nether rock enter авчлаа. Хамгийн гол зарах юм маань байна штэ. Юу вэ гэхлээр glowstone эсвэл Nether quartz багхгүй. Nether quartz бол бид нар бол хангалттай авна штэ. Учир нь fortune юм чинь манай pickaxe. Тэглэж бас биднэрт level хэрэгтэй. Учир нь шинэ enchantment-ыг авахд маш их level хэрэг бол. Маш их бүр. Та нарын төсөлж хийсэнс ч их XP хэрэг бол. Oh my god. Бити гацаад байл та god damn it. Энэ зүрийг авахд л болох байх гэж бодоод штэ би.
Одоо $20,000 байвал тэгэл. Тэр доогуур нь яваад байгаа юм болоо. Дээш гарах хэрэгтэй юм болоо. Тэр энэ зүгрүүд яв гэсэн байсан та. Өнөр энэ зүг рүү явах юм уу? Селоханда дөнгөж $1,300. Зэн зомби манд орчих шиг биш. Зомби манс нэг сүртэй юм ондог өндөө. Мөнгө үн хөрөхээр. Яа энэ Fortnite pickaxe дуусах нэ бас. Хөөе битээ гацаатай гойж юм. Явж байгаа дахиад please spawner олчихвол бас гоё л байна. Энэ зүг рүү явъя да. No. Энэ зүг ч юм алах. Энэ зүг рүү явъя да. Бас л юм алах. Ийшээ нь лава дуурайд байгаа юм шиг санагдаад байна да. Эсвэл миний доор ч юм. Пигмент доогорчлаа энэ да. Дээр дуурайд байгаа юм болоо. Селохандо Blanso $15,000 татчаад байна. God damn it. Don't kill me. Pickaxe өгчихгүй л бах та. Хин нэг. За бид нар pickaxe нэ. Бэж тааш үү. Fortnite pickaxe чирэхгүй л дээ. Дээшээ гарах хэрэгтэй гэж бодоод байна. Тэгэхгүй бол энд юу ч авахгүй гэж бодож байна. Өөх. Яг миний дээр лава байгаа юм ааш. Бөөнөр ухарч яваад тэр зомби мэн энэ байсан газар. Доогорч исэн газарлаа очив. Энэ зөвхтөл ахаа тий. Энэ хавьд ороод байгаа шүү. Тийшээ гараа. Эднэрийг бол фортунаар аавна шүү дээ. Ямар олон юм. Энэ зүгрэл гал доогорсон да. Oh fuck me. Одоо юм бэ? Хэдэн хүн бэ? 4 хүн л ах шиг үү. Yes. Close to. Yes. Эднэрээс л нэлээхийг аав шүү дээ. Эднэр чинь амар үнэтэй шүү дээ. Амар нь ч юу юм дээ. Гэтэл ер нь
Нилээх мөнгө өгдөг шин. 64 нь л 960 шин. Come on. Sell hand, sell hand. Хитгэнийг авахд л яаж $1000 өгч. Sell hand balance. Ай. Хашаа явах. Тэнд close stone байх шиг байна. За тэр зүг рүү явъя да. Жижигхэн лаванд унаад өгчүүл яана. Ignore keys яах гээд байгаа юм бэ? God damn it гэж. Faction-да би хамаагүй автгүй гэж хэлсэн биз дээ. Yes. Жох удаан лагтай байгаа л да манай сервер. Жоохон лагтай байгаа. Өмнөхийгөө бодвол штэ. Одоо тэгээд дахиад жоохон рамын хэсэгчүүл лаг нь харилж магадгүй л гэж бодоод би юунаас бас лагтаад байгаа нь ойлгохгүй юм л да. I don't understand. Энэ шин Nether Fortress. Энийг зарж болдог гэлөө. Сэлэ ханда болдсон биш дуулна. Тийшээ гарах уу юудсан? Энд юм байна уугүй юуцхөө. Энд юм байхгүй хаа. Зэсэн тийшээ гараад. Blaze spawner үйлч гоё шүү. Come on, Blaze spawner. What the fuck is that? Oh, what the fuck? What the fuck? What the fuck? Are you seriously? No. Seriously? No. Seriously? No. Ямар азтай бэ би нэг easy. Blaze spawner тэнд байгаа гэдэгт би итгэлтэй байна. $10,000 хэрэгтэй байна да. Харахгүй мянга штэ анда алгаа анда. Ай. Go Ranger. Хүрлээ байхгүй. Хүрлээ байна уу гэж асуух юм. Байхгүй нэг яах гэдэг. Тэр зөвхт Nether Fortress өргөжл байгаа юм шиг. Энэ нөгөө байглаасаа төрсэн Blaze чамд зодж чадах учраас чи болгоомжлох хэрэгтэй л дээ. Oh, yes, Blaze is spawner easy peasy lemon squeezy. Энэ миний орхисон Blaze байна те. Миний орхисон газар юм шиг байна, тийм үү? Тэгж ойлгох юм. Үгүй юу? Би ингэж замраагүй блок тавихгүй л дээ. Уулна. Энэ зүг рүү яваад үзэх. Энэ зүг рүү. Хин нэгний Blaze spawner орхисон юм шиг байна. Би тэгж бодоод байна. Энэ юу XP орб яваад байдаг лээ. Би түрүүн халаагүй даа. Йоо.
Жоох л удаж байгаа. Тэрнээс биш нэх их лаг байхгүй шүү дээ. Saddle нэ. Надад хогор байгаа. Хогор ч тийм нэг л байгаа бах та. Оо. Би яагаад энэ Nitro зөвхөд тэр Agency 3-аар зөв биш. Oh, hello. Селахандо. God damn it. Индрүүг бодоод байгаа юм байж. Хоёр давхарлагдсан биш тэрний хоёр. Хаанаас бодоод байна? What the hell? Энэ зүрөө явъя. Энэ шинэ Fortress байна. Тэгтээ хүний дутуу орхисон Fortress юм шиг байна. Тэгж бодоод байна л да би. Тэр шал утгагүй газар л бодоод байгаа юм. Hello my friends. Hello YouTube. Thank you. Яцгай. Мэндээс өшөө Blaze Spawner олохгүй л гэж бодож байна даа би. Яах вэ? YOLO. Миний XP нэмэгдсэнгүй шүү дээ. Acrobatic skill нэмэгдсэнгүй шүү дээ. Биднэрт юу байна вэ? PV1, PV2 Pickaxe юу байгаа юм бэ шүү дээ. Хурц байгаа юм. Өнөр энэ юу аа вэ? Soul Sand авч. Sell хий. Тэгэхээр хэд болж хэр болж. Sell hand энэ болтгоо шүү дээ нэрээ. Энийг тэгж байгаа заснаа. Sell hand Хүүе. 5 Soul Sand авсан юм. Удлаа хэлвэт. Энэ шүү. Sell hand нэг ихийг өгөхгүй л ах шиг. Гэтэ үтсэн өнөрөө зарчлаа. Биднээс энэ excavation skill нэмэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл яжлын санднаас юу зүгээр санднаас бид нар diamond гарна шүү дээ. 400 олгочих юм бол хэрвээ энэ excavation skill 400 олгочих юм бол зүгээр санднаас diamond гарч байна. Тэгэхээр бид нар бараг баяжчихж байгаа байхгүй. Нэг sand mine хийхдээ л бараг $6400 болчихдог. 64 diamond болчихдог. Тийм бол бараг бид нар ажиллаж байгаа байхгүй. За баланс 140 мянга. Якокурама. Буцаад факт да армор байна. Энэ яатсан байхгүй. Өөрийнхөө юм клейм хийх гэ манай фактээс гарцсан байхгүй. Тэгэхээр би оруулахгүй. Оруулахгүйс. Тэгмэр байна гинэ. $10,000 нөт өг. $10,000 нөт өг. Тэгвэл яхаа оруулъя анда. Хакер хүрлээ. Oh my god. Дам бити намайг алаарай. За. TPA бажаарай. Ситахомо алава TPA Якокурама. Селаханда. Whoa, True CZ Dragon Slayer. Oh my fucking god. Oh, what the fuck are you doing here? Ayun. Юу хийж байгаа юм шиг байна те. $10,000. Rank up.
Easy. Easy. Антикиллер. Oh, sorry. Ямар энчэнтэд байгаа ч. Энчиг чин харъя. Энчиг чин харъя. If invite Yokokurama. Oh, god damn it. Oh, Yoko биш шүү дээ. If invite Yoko added Yokokurama. Not. Энчиг чаръя. Энчиг чин харъя. Yokokurama. Энчиг чин харъя. If promote Yokokurama. Тийм юуны энчиг нэ? Armor. Protection 5. Шинэ энчэнд байхгүй байсан юм тий. Би энэ Torrance шинэ энчэд гэж бодоод байсан юм. Бөөнөр юу ч яагаад тах юм. Тэ жаргас. Бөөнөр хоомтой юг асуудаг. Чи хоомтой болж амжсан оо. Өөртөө үлдэг нэ. No man, I am not in mood. Би өөртөө цоо шинэ энчэд үү тий. Чинийхийг авахгүй. No гинэ. Shibal. За. Home Blaze. Тэгэхээр бид нар юу хийх гээд байгаа бэ гэхлээр бачаа. Өнөөдөр энэ Blaze-д авмарах юм. Blaze-д аваад тавьчихсан. Бид нар Donator pick байгаа тий. Пивнега boom easy. Хашаах айнах шүү. Болоо. Яхно хоомор гинэ. Ачиж аметрия. Надад би жижиг хам байгаад баймарг байна. Rip байна. Яасан нүбэг. Зүгээр аммаар байгаа гинэ. Амма зайлахгүй байна дараа нь яа. Зүгээр чэс амбаар байгаа гэж байгаа юм. God damn. Ингээд бид нарт одоо энэ эднэр хэрэггүй гэж ойлгоод байна шүү дээ. За энэ байж гээ. Инк байхгүй би инк гээд байгаа байхгүй. Kit anti killer. Protection 3 unbreaking 2. Өмнөх чи ямар байсан? Unbreaking 1-тэй байсан. Unbreaking 2 бүгд unbreaking 2. Өмнөх нь Silman sharpness. За unbreaking 2. Бүгднгийнх нь unbreaking-ийг нэмсэн юм байна тийм үү? За юм байна. Ном маань адилхан юм байна. Ямар ч ялгаагүй юм байна. За бөөнөрөө тэгэхээр Cell Hand PV 2 энэ armor-уу тавьчихсан шийчи. Тэгэхэд энэ сэлмээ хийчи. Бөөнөр энэ armor сэлмүүдийг л бүгдийг амар болох гээд байгаа шүү дээ. Тэгэхээр PV1 бүх энчэнтүүд бүх левелүүд аваад. Oh my god. Одоо энчэнтмэнтэй манай шинээр нэгдсэн энчэнтмэнтүүд үзүүлээ заяа. Enchanter гэж бичнэ хамгийн ихтэй. Enchanter гэж бичгээр ийм нэг 6 сонголт гарч ийн. За эдгээр ерөн сонголтууд бас байгаа заяа. Эдгээр болохоор XP-гэр чи enchantment book авах боломжтой болж байгаа. Simple enchantment book гэж байгааз 200 XP-гэр simple enchantment book авна. Энэ болохоор 500 XP-гэр, энэ болохоор 1500 XP-гэр, энэ болохоор 3000 XP-гэр. Тэгсэн бөнөр нэг ийм enchant аваад дахиад нэгийг аваад за 3 ширхэг elite enchantment. Эндээс нэг 16-г аваад эндээс ай. Дахиад enchanter хүрхгүй байна гинэ. XP 102 ирсэн. За иймэрхүү enchantment аваа заа. Хамгийн эхлээд бөөнөрөө энэ enchantment, simple enchantment-ийг задлаад үзье. Хогноод аяш гэж.
Лав. Би танарт яг яаж custom enchantment авах аргыг зааж өгөх гэдэг. Эхний enchantment. Healing 4. Healing 4 нь яадаг вэ гэхээр одоо энэ доотлолт нь бичээс байгаа. Heals player hit by the arrow гэж байна. Чи ном сумаараа ямар нэгэн плеерийг харавах юм бол тэр плеерийг чи heal хийнэ гэсэн. Тэр энэ биднэрт хэрэггүй заа. Энэ яга хэрэггүй вэ гэхээр 2% success rateтэй. 2% success rate гэдэг нь болохоор одоо би жишээлбэл энэ armor-д оруулна штэ. Ороход 2% л боломжтой гэсэн үг. Тэгэхээр баг орохгүй гэсэн. За бөөндөр энэ armor биш штэ. Ном сумжтай байж байгаа. Бөөндөр энэ ном сумд оруулах гэж. Алга бол ном сумж. Учир нь 2% success rate-тэйс учраас. За дараагийн читэд competition chance to effect announce энэ нэг амар манаргаад байдаг штэ. Тэрийг хэлж байгаа юм заа. Энэ нь болохоор Axe-ны enchant байна. Мөн энийг хадгалж энэ competition 3 дайжгийн enchant байна. 68% тай. Дараагийнх нь headless 3. Энэ нь болохоор дайсныхаа нэг толгой гэдэг enchant-тэй адилхан л та. Дайсныхаа толгойг унах магадaltaй. Гэхдээ энэ success rate нь муу юм байна. Бэж та би түрүүний бүк хаана байсан? Нэг муу гэдсэн бүк. Муу гэдсэн бүк D1 дээсэн үгүй юу? B2 Окгүй те. God damn it. Марцлаа. За яхаа тэр угаас хэрэггүй. Дараагийнх нь Haste 2. Энэ болохоор Haste гэдэг нөгөө poison effect гэжтэй тэрийг чиний pickaxe-нд оруулж өгөх магадaltaй. 76%. Дээшээ оруулчихвал заяц энийг дараа нь хадгалж илээ банер. Дараагийнх нь 2-ыг зэрэг ярьчлаа. Insoma headless noob enchantment. Дараагийнх нь Obliterate гэж юм заяа. Extreme knockback. Дайсныга амар хол шитгэл enchant 88% таа юм байна. Энэ бид нарт хэрэг болно. Энэ хогуудыг ийшээ тавиад хэрэг болоход энэ ийшээ тавьчих. Haste энэ бас хэрэг болох юм. За, boom. Сүүлийнх нь Thunder Blow. Энэ нөгөө нэг захилгаан яадаг юм. Гэхдээ энэ 22% success rate хэрэггүй. Competition 3 дээр энэ биднэрт хэрэггүй. Бид дараах нь Elite ч амар үнэтэй. За тэгэхээр 3 дахь Unique Enchantment. Boom. Commander 4. Ойрхон байгаа хүмүүстэй нөгөө нэг haste effect гэх юм байна. За гайгүй enchantment байна. Дараах нь Curse 4. Mining Fatigue гэнэ. Chance to cause mining fatigue. За би нэг ойлгохгүй хэрэг болох. Frozen. Дайсныгаа хөлдөх. Тэгээ 59% тань биднэрт бараг л хэрэггүй байхад. Яг азар үзэж болох юм тий. Энэ хэрэггүй. Дараах нь Paralyze. Smites enemy and has a chance to effect slowness. Амар effect байна. За энэ яаж аваад дараах нь Spirit Link 4 Health Nearby. За энэ өөрийнхөө хүмүүсийг эдгэх боломжтой юм чинь. Дараах нь Paralyze. Next Explosive. Нэг дэлбэрдэг араанууд нь шүү дээ. 34% таа. Obsidian Destroyer. Oh my god. 97% таа. Instantly break obsidian. What the hell? Тэвнийг биднэрт энэ юу даасан аа? Unique enchantment-ийн даасан аа байхгүй мэ тэ. Тэс энийг хадгалж байж байгаараа. Dust гэдэг нь юу гэдэг нь үзүүлээ. Paralyze 88% таа. Энэ бас л Black Kui Career гэдэг юм чинь. Summons a creeper and defeats often dead гэж. Энэ creeper яадаг юм чинь дээ. Гаргадаг юм чинь дээ. Spirit Link 27% таа. За энэ хэрэггүй. Дараах нь Frozen нэг
Explosive 84. Энэ бүр амар хэрэгтэй юм чинь тань. Энийг хадгалчихнаа. Дараах нь Revenos. Hunger-ыг одоо яах юм чинь тань. За гонор одоо энэ номнуудаа янзлаа. Enchanter биш ээ. Tinkerer би түрүүний нөгөө Dust-ыг яаж авах вэ? Тэрийг аргыг үзүүлэх гэдэг нь шүү дээ та нарт. Spirit Link 27% та хэрэггүй заяа. Бичээрээ. Яа болохгүй. Tinkerer. What? Ажиллахаа болцсон байх та. Байж байгаа хараад та би. Өмнөх юу н ажиллаж ирсэн юм да. Шинэ апдейт нь ажиллахаа болчтой юм бах та. Seft. Байж байгаараа. Ап хөрлөө. Ап болсон ч гэсэн ажиллахгүй юу? Тийм ээ. Энэ хуучин жид энэ Tinkerer нь ажиллахаа болцсон юм байна л да. Өмнөх апдейт дээр нь ажиллаж ирсэн. За яж байгаараа. Эдрийг яах вэ? Дараагийн 3 бүк. Self destruct 2. When close to dead TNT spawn around гинэ. Хэрэг би өөх болох юм бол одоо TNT ойр хавьта төрүүлэх нь шүү дээ. Үхээр болох юм бол өөдөө нэг weakness өгөх боломжтой юм дайсан да. Дараах нь vampire нэг. Receive health of damage given гинэ. Хэрвээ над руу үгүй дайсан руу би damage өгч тэгэнгүүт надад аим өгөх юм байна л да. За бөөндөр юу чинь амар өндөр rateтэй юмнууд яа. Oblite extreme knockback 88% тай тий. Би энэ хийчмээр ах юм. Yes! Extreme knockback амар холцох байж байгаа. Home. Би яа хэрвээ энэ усцсан бол бараг rage quit хийх гэсэн баха. Бөөнөр нэг хайлт knockback нь хэр ажиллаж байна үзээ тий. Энэ зүгээр ганц цогтөр алчаад байгаа. Ганц цогтөр одчаад байгаа. Би ч ганц цогтөр өгөхөргөө юм байна, амтан байна. TPA Yokokurama гэдэг юм болоо. Yokokurama гарцсан уу? Гарцсан юм шиг үнтэй. Нэг юм туршаад өгөх хүн байхгүй л ах та. Зомбитэй тарч. За морь хэр. What damn. Дайсанда яад юм болоо. Тэр warp-ийг л очиад warp spawn л очиад. Би spawn-ы доор хүрээд нэг юм туршаадхыг битгий нэг алаарай намайгч бас эдгээр аягүй нэг алах гад бас. За. Hello Dust, come on. Хөрөдөр. Hello Dust, come on. Сэрэч юугаа игээд байна. За тэнд ахшаа. Нааш хөрөдөр. Killer boy хөрөдөр. Нааш иш хөрөдөр. Доош буугаад. Унчлаа шүү. Яа. Энэ зөндөө бол моб биш. Эднэрийг таршиж үзээч. Эсвэл надад knockback нөлөөлдөг юм болов. Эсвэл knockback нөлөөлөх магадлал. За над руу зах. Над руу харав. Oh my god damn witch. Над руу хараарай. Болж ш knockback нөлөөлж ш. Дайсанд л knockback өгд юм байг би тэгж л ойлголоо. Байж байгаа. Зүгээр хүн байна энд. Тэнд нэг хүн байх шүү тий. Stop camera байж наана байж.
Нэг юм туршаатахыг байж байгаарай. Нэг инч. Окей. Нэг инч. Надаа нокбэк хэрэгтэй болов. За нокбэк хэрэгтэй юм шиг байна. Бидэрт нокбэк 2 хэрэгтэй юм шиг. За өндөр харъя. Цахтаарай. За харьцгаа. Хомо близ. Ер нь бол энэ яаж байгаа л да. Нэг плагин мейкер шүү дээ. Программист нь болохоор энийг хөгжүүлж байгаа байхгүй юу? Тэгээд би нэг сайн болсон гэж бодохгүй л. Зэвцэн нэг ном байна уу? Номондоо энэ чинь тэгээд Power 2-тай ном байсан шүү дээ. Энэ чид болох байхаа. Explosive гэж байна. Түрүү хаанаас? Obsidian Destroyer бол баараггүй харуулна ш. Come on. Yes, explosive тав. Одоо. Тэр харж байна уу? Энтэй хад бол дэлбэрдэг арай илүү даймж юм байсан да. Нэг иймэрхүү юм чинь тэнцээ. Дараах нь болохоор би бол азаа үзмээргүй л. Гэхдээ азаа үзэхээс нөгөө God Pick маань хаана вэ? Миний God Pick. There is my God Pick. Where is it? God Pick маань хаан байна? Please. God Pick-аараа дуусгацсан гэж хэлэх гээд байгаа юм биш үү? Энэ чинь биш шүү дээ. Энэ биш те. God Pick дээр Obsidian Destroyer хаана? Yes. Obsidian Destroyer штэ залуусаа. Байж байгаа. Энэ доор нэг лава байх шиг байсан. Тэрэн дээр туршиж үзснэ. Water байна уу? Water гэнэ юу байна уу? Ивэ нэг 2 3 Tinker нь ажиллахгүй байх шүү. Тэгэхээр зүгээрээ дараагийн эпизодээр би та нарт яг яаж ажиллуулах нь үзүүлнэ. Өнөө гоё юм чинь байгаа за. Эний доор лава байгаа гэдэгт би итгэлтэй байна. Яг энэний доор. Энэний доор байсан юм да. Яач вэ? Энэ доор хэлөө. Дэш юм шиг байна. Арай жоохон дэш. Ишээ энэ зүг рүү. Энэ. Бити наваа галаа да. Гүйл. Тийм энэ агац. Одоо энэ дээр water bucket асгаа. Одоо Obsidian Destroyer 2-ороо. Вуу! Ямар хордох ч байна. Oh my god, ямар хордох ч байна. Ийм пиктэй хахад бол би өдөржингөө Obsidian Mine-ыг зараад исэн чадах юм байна шүү дээ. Ah damn bro. Энэ хэст өгд юм шүү дээ, тийм ээ. Obsidian Mine хийх болгонд хэст өгөө, тийм ээ тий. Obsidian Mine хийх болгонд хэст өгд юм байна. Nice энэ чинь байна шүү дээ. Obsidian Destroyer 3-ын дараа нь тэгж байгаа байна. Apply хийнэ энэ дээр. Өмнө ямар нэгэн Obsidian 2 байсан ч гэсэн apply хийх болж юм байлээ. Come on. Хэстэй болохоор жоохон хурдан яагаад тах шиг тий. Come on.
За, энийг sell hand хийгээд үзье. Sell hand. 1500 доллар. Гэхдээ бид нэр дараа нь хэрвээ юу яа штэ. Хэрвээ base ярих юм бол одоо л хангалттай хурдан base ярихаар болчихлоо штэ. Дараагийн episode руу. Гэхдээ дараагийн episode руу нэр base барина заа. Би амлалчи. Энэ episode дээр та нарт би яг яаж юунуудаа яаж энэ enchantment-үүдийг оруулдаг үзэл яхаа. Blaze биш poison. Өшөө биднэрт оруулах enchantment байлаа. Commander 4. Commander 4 haste өгдөг те. Энэ биднэрт хэрэг болох юм байна. Учир нь нөгөө нэг хэрвээ бид нар бөөнрөө хамт манай faction member-үүд шүү дээ. Бөөнрөө хамт нэг obsidian дээр mine хийх юм бол тэр үед бидэрт хэрэг болох юм. PV1, PV2, end reach, end h. Энэ юу вэ? Нэ enchantment шүү. За хэдэн хувьтай байлаа? 87% болохоор орчих байхаа. Yes. PV1 тэгээд өшөө чинь Spirit Link. Энэ бол гоё enchantment шүү. Бид нар unique enchantment-ийн dust байгаа л dust. Ultimate-ийн dust л байгаа юм. Энэ dust нь яадаг вэ гэхээр жишээлбэл simple enchantment шүү дээ. Энэ 6% гэж байгаад энэ 1% гэж байгааз бид нар simple энэ haste заяа. Энэ haste хоёрыг заяа. Өшөө яацхаар юм байна уу? Өшөө хайстаас өөр гоё юм байна уу? Headless Thundering Blow Confusion Haste нь хамгийн гоё юм байна. За одоо Haste-ийн хувийг харж байгаа, success rate-ийг харж байгаа заяа. 76%. Одоо энийг нэм 6% нэг 82%. Дараа 1% нэг 83%. Одоо энийгээ бөөнөрөө байгаад байна. Yes. 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 Oh my god. Энтэй хахад бол би хитэн ч obsidian mine хийж чадах. Easy peasy. Дараах нь confusion action дээр enchant хийх юм байна. Revenos. Нэ enchant байх юм а те. Бидэрт энэ protection 2 enchant байлаа. Unbreaking юм байна те. Нэ. Одоо нэг юу ажиллахгүй байсан шүү дээ. Юу гэдэг лээ. Anvil ажиллахгүй байсан. Тэр одоо ажилдаг болсон заяа. Энэ some headless confusion course. Өшөө бид нар оруулахар юм байна. Paralyze 88%-тай. Би энд л оруулчаар байна да. Yes. Paralyze ямар эффекттэй. Дайс нэг smite эффекттэй. Гэхдээ нэг л paralyze нэг болохоор байна. Яах вэ та? Дайсан гэдэг нь player л авах гэж бодож байна. Ганцхан player-ыг л авах гэж бодож байна. Юунд mob энтерд ажиллахгүй байх. Дараагийн confusion course mining fatigue гэнэ. Chance to cause mining fatigue. Тэр курсыг яахгүй яаш. Headless Ravenous Hunger. Энийг би нэг action дээр хийгээд байсан. Би хоёр миний hungry-г баг арилгах байх гэж бодож шít. Come on, хаана. Oh fuck, итгэцсэнгөө. Одоо ингээд хувь байхтай юу вэ штэ? Түрүү би устгаад байсан штэ. Би түрүү нэг iron юун дээр юу хийж устгагдаад байсан штэ. Түрүү миний авсан юу? Тэрийг устгагдуулахгүй тулд хэрвээ хувь нь баах ч гэсэн яахын тулд ийм нэг scroll хийдэг байхгүй юу? White scroll гэдэг. Энэнгээр тэр
энэ armor-тай яах юм бэ? Энэ болохоор protected гэсэн бичиг гараад ирж байгаа байхгүй. Тэгснэр ямар ч одоо жижигхэн юугаар ямар ч нөгөө destroy rate нь их байсан ч гэсэн одоо их байгаад тэр устгах байсан ч гэсэн тэр нь устгахдаггүй. Харин тэрний оронд чиний protection ч л устгагдах байхгүй. Энэ white scroll ч л устгагдана гэсэн үг байна. Black scroll нь болохоор одоо энэ enchantment-үүд нь шүү дээ. Энэ custom enchantment-үүд тэднээс аль нэг нь гаргаж ирэх боломжтой. Одоо би нэг аваад энэ дээр тавьчлаа гэж бодоод custom enchantment энэ авах боломжтой. Энэ monster mob spawner одоохондоо ажиллах байгаа. Transmog spawner би сайн мэдэхгүй байна. Энэ дээр жишээлбэл 10 хэдэн ширхэг custom enchantment нэмэгдэх байсан бол энийг нэмснээр 12 ширхэг custom enchantment хийдэг ч юм уу те 11 ширхэг ч юм. Item name tag та нар өөрсдөө мэдж байгаа л. Надад түрүү XP нэмэгдсэн юм шүү дээ. Yes. Ганц. Камаа байж байгаа. Миний юу дүүрсэн болохоор inventory дүүрсэн болохоор тэгээд тах шиг. Tinker-ээр бөөнөр дараа нь ажиллахаар эднийгээ бүгдийг tinker-ээр хийнэ. Tinker хийнэ. Come on. Glowing нэг 90% та. Yellow тох. Өндөр yellow хийх үү? Хийх 2. Энэ protection дөрийг болно. Энэ гэрэл нэг байгаагүй байсан бол rent хийхгүй. За үгүй антик киллер хийдэнтэй хийчихье. Ханаа. Би одоо л юм харж эхэлж байна. Oh my god. За ингээд энэ эпизодоос дуусгацгаая. Дараагийн эпизодоор уулзтлаа. Түр баяр таа.